Хинтээ аймгийн Хэрлэн сумын 7 дугаар огийн малчин баяраа өнөөдрийн байдлаар Беру шүтлэн насны 30 орчим үхрээ Метагро компанид нийлүүлжээ. Үхрийн амьдын жингээр килограммыг нь 5300 төгрөгөөр үнэлүүлж явдал судалгүй орон нутагтаа ингэж борлуулах нь малчтад илүү амар байдгийг тэрээр хэлж байна. Тэгвэл Метагро компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 340 орчим малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалд авчээ. Ингэхдээ 18-аас 24 сартай залуу ир үхэр малчтаас худалдан авч 150 хоног үхрийн аж ахуйдаа борцсноор үхрийн жин даруй 2 дахин нэмэгдэж махалдаг байна. Жилийн 4 өдөр даван эднийх бол тэгээд энэ өвөл цастай зудтай хүндгүй байсан. Би бол өгсөн хэднээс чинь аймаг явна иш тийшээ явж одоо өгнөхгүй энэ орой өгөөд үнэн бас их боломжийн. Энэ орон нутгийнхан ч гэхгүй ер нь орон нутгийнхан бол бүр малаа өгөөд бараг энд л өгөөд бараг дээр юм одоо ингээд өгөөд сурчихсан ер нь. Гадна дотноос ч бас биднээс энэ ойрхон хав байдаг юм шиг гадна дотноос ч бас улсууд ирж өгдөг л. Манай малын эрүүл мэндийн байдал ер нь ямар ч байх юм? Манай Монгол улсад өвчлөл бол харьцангуй бага. Бид нар өнөөдөр дэлхийд дахинд эрүүлээ нотолж чадахгүй байгаа харамсалтай боловч монголчууд бид нар одоо харьцангуй эрүүл мах иддэг. Хинтээ аймгийн Хэрлэн сумын нутаг чандганы талд Метагро компани эрчимцэн мал аж ахуй газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн цогцлбор байгуулжээ. Энд 5,000 толгой үхрийн аж ахуй, бордох аж ахуй, үр тариа тижэл тариалах, 10,000 га талбайтай ухаалаг газар тариалан евростандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр 144 хүний багтаамжтай ажилчдын хотгон зэргийг бүтээн байгуулсан байна. Хэдхэн жилийн өмнө хоосон байсан чандганы талд инхүү боссон хөдөө аж ахуйн цогцлборт Монгол улсын ерөнхийлөгч сүх ажиллалаа. Тэгэхээр үнсээр яг үнс гэмтдэг. Монголоос хүнсний бүтээгдэхүүн экспортлох энэ үе даалгыг нэхэд бид нар хувийн хвшил ялангуяа юм үндэсний том компаниуд энэ салхийг хаглах хэрэгтэй. Тэр болгон жижиг дунд үйлдвэр шийдэж чадахгүй асуудлуудыг бид нар ингээд салхийг хаглаад үүдийн нэгээд ирэх юм бол олон аж ахуй нэгжүүд араасаа дагуулах олон салбар хөгжих кластер байдлаар ийм боломжтой. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь төрийн бодлого бол бүгдийн нөгөө төр хийхээсээ илүү боломжийг олгож бодлогоор дэмжих. Нэг дор 5,000 үхрийг одоо бордоод дээр жилдээ 15,000 үхрийг бордож энэ зах зээлд нийлүүлэх. Энэ нь бол жилийн дөрвөн улиралд цоошин махыг зах зээлд нийлүүлэх ийм боломж бүрдэж байна. Тэгэхээр манай монголчууд маань маш олон жил нүүдлийн аж ахуйгаар явж ирсэн. Мэдээж одоо нүүдлийн аж ахуй хөгжих нь бол зөв. Нөгөө талдаа эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх боломжтойг эдний төсөлд харуулж байна. Цогцлборын нийт хөрөнгө оруулалт нь 200 тэрбум төгрөг бөгөөд 22 тэрбум төгрөгийг хүнсний хувьсгалын хүрээнд олгодог хөнгөлөлттэй зээлээс авчээ. Мөн тоног төхөөрөмжийн гайлын татврын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байна. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 4 томоохон үйлдвэр ашиглалтад орсон байна.